Юу яриад байгаа юм бэ гэдэг нь байхгүй. Хийсэн алдаач чинь бид нэр засгаа сууж байгаа шүү дээ. За хин нэг нь тодорхой бол ингээл ном барайл давшлаад ах хэрэггүй. Та нарын өмнөөс ичиж чинь үнийг л гэдэг. За яг олон хүмүүс хаалттай явуулах гэд яриад байна л да. За уучлаарай. Ард түмний эрх ашгийг, ард түмний баялагийг ард түмэнд нь тайлагнах улсын хурл. Тэр дундаа хянаш шалгах төр ороо хурлаа хийж яхад хаалттай үн гэж юм байхгүй шүү. Хаалтаа урлах гэдэг бол өөрсдөө хаалтаа уралдаараа. Энэ гэрээ байгуулж байхдаа та нар хаалтаа уралдахгүй байсан. Хаалтаа уралдана гэж тийм байхгүй. Тийм учраас өнөөдөр хянаш шалгах төр орон дээр 94,000 орчим хуудас нотлох баримт цугласан ч 51% нь нууцын материалтай, байгуулгын нууц, албаны нууц, төрийн нууц, маш нууц тавсан. Гэхдээ хянаш шалгах төр хороо ард түмнийг мэдгэрхээр хангахын тулд өнөөдрийн асуудлыг нээлттэй хийж байгаамаа. Энэ бол хянаш шалгах төр хорооны гишүүдийн санал нэгдсэн зүйл байгаа. Зарчим. Тийм учраас хянаш шалгах төр хорооны хүрээг хязгаарч гэсэн энэ онтргийн асуудлыг ярилцж байгаа. За хин нэг нь тодорхой ингээл ном барайл давшлаад ах хэрэггүй. Хангалттай номоо барьсан. Тэр номоо хэрэгжүүлсэн байсан бол өнөөдөр Монгол улс ингээд ноогдлаа шиг 19 он биш 37, 48, 49 он ги ярихгүйсэн байхгүй. Тэр үед зүв байсан бол өнөөдөр бид нэр тэр үеийн алдааг засах гэдэг өнөөдөр ингээд хянаш шалгах төрөөрөө байгуулахгүйсэн. Гэхдээ энэ дээр бас нэг зүйлийг гэлээ. Нэг Rio Tinto компаниг нэг буруутгах гэдэг юм биш ээ. Оюу толгой төсөл орж ирсэн нь зөв байсан. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаад Монгол улсын эдийн засгийн нэгс. Гэхдээ гадаадын компани байна уу, дотоодын компани байна уу, Монгол улсын хууль тогтоомжтой бол нийцээ явах хэрэгтэй. Харилцан ашигтай байх хэрэгтэй. Хуулийн тэгш зарчим үйлчлэх хэрэгтэй. Эн чинь уул нь энгийн зүйл шүү дээ. Эхийг асуугаагүй шүү дээ. Тэр үед үнэхээр эсвэлтгнүүд байсан бол өнөөдрийн хянаш шалгалтын сонсголоор ингээл гарах хэрэгтэй. Ийм л богширсан асуудал 16 жилийн туршид байж. Өнөөдөр ард түмэн бүгдээрээ харлаа. Онтргийн асуудал монголчууд ардаас нь 16 жил хоцорч яваад байна. Уучлаарай. Онтрын оюу толгой 2004 онд албажуулсан гэрээ өнөөдөр хүртэл албажуулаагүй шүү дээ. Сүүлдээ арбитрж яваад 2025 оны 2 сарын 3-нд буюу энэ жил албацсан шүү. Гэхдээ та нар хоцорч явсан биш үү? Энэ хянаш шалгах төрөөрөө сарын дараа байгуулагдсан байсан бол өнөөдөр бид нар ийм хянаш шалгах төрөөрийн сонсголыг эрхч болсон. Яг гэх юм бол татварын алба хэрвээ бодолтын нэгэд өгсөн бол лиценз шилжчихсэн. Шилжчихсэн байсан бол харин хоцорцсон. Оюутлог компанилоо энэ хоёр лиценз шилжчихсэн байсан бол өнөөдөр бид нар ийм эрх байх үгүй юу? Шал өөр асуудал ярьж байгаа хэвс. Тийм учраас бид нар нэг хоцроод байгаа юм байхгүй. Урд нь хоцорж исэн байх. Энэ удаад хоцроогүй ш. Тэр үед гэрээ байгуулагч яхад англи хэлтэй хүн олдохгүй байсан гэж янз бүр ярьж байгаа. Өнөөдөр өөр шүү. 126 гишүүнтэй парламент дотор олон улсын банкнд ажиллаж байсан. Англи хэл битгийг л та нарын төвшөнтэй адилхан гэрээ хэлцээрд орох хүчин чадалтай, хүч чадвартай зөндөө олон залуучууд ороод ирсэн. Тийм учраас өнөөдрийн хянаш шалгалтын төр орог байгуулад ингээ хамтдаа шийдэл гаргах гэж явж байгаа шүү. Өнөөдөр та нарын 16 жилийн хэрүүлийг одоо ингээ гарч ийн л та ингээ. Нэг нэгнтэй маргалдаал гэл. Та нарын өмнөөс ичиж чинь үнийг л гэдэг. Юу яриад байгаа юм бэ гэдэг нь байхгүй. Хийсэн алдаач чинь бид нэр засгаа сууж байгаа шүү. Онтрыг ашиглуулах гэдэг нь ерөөсөө биш шүү. Онтрыг геологчийн тодорхой дүгнэлт гарсан шүү. Нэг 76 бүтээн байгуулалт орсон бол тэр ашигланаа. Зөв шүү дээ, ашиглаа явна. Тэн дээр зүгээр Монгол улсын хууль тогтоомж биелэх ёстой, үндсэн хууль биелэх ёстой. Тэрнээс биш хууль тусдаа нэг компани тусдаа үйлчлэхгүй. Урд нь үйлчлүүлсэн бол одоо тийм байхгүй ш. Бид нар засал сайжруулаа явнаа. Тийм учраас энэ хянаш шалгах төр орон дандаа анх удаа сонгогдсон гишүүд байгаа. 16 жилийн гарсан энэ алдааг бид нэр засъя гэж. Урагшлая гэж байгаа. Та нар хоорондоо хэрэлдээд байгаа учраас тэгж загнаагүй. Бид нэр энэ загнасан хүн ерөөсөө байхгүй.